Metaverse дахин ачаал. Автомат хүнсний машин болж өөр ертөнцид дахин төрсөн. За Reborn and Vending Machine Nova Vending the Dungeon гэдэг анимыг ярьж хөршидсэн. Ерөнхийдөө бол 12 ангитай. За аним руугаа шууд орцгоё. Аним эхлэхэд тэр байрнаасаа хөдөлж чадахгүй эргэн тойрноо харна. Хамгийн сүүлд болсон үйл явдлаа эргэн санахад тэр мотивка унаад явж байсан чинь урд нь байсан автомат хүнсний машин бэхэлчгсэн явж байсан портроос хүнсний машин унаж манай гол дүрийн залуугийн дээрээс унаж хамтдаа замаас унчихсан байдаг. Залуу тийм амар осолд орчихсон байж яаж амьд байгаа гэдгээ гайхнаа. Хэсэг залуу эргэн тойрноо ажиглаж байгаад хөдлөх гэжсэн боловч огт хөдөлж чадахгүй. Мөн нэг дуу хоолой сонсогдноо. Гол дүрийн залуу автомат хүнсний машин болж өөр ертөнцид дахин төрсөн байдаг бөгөөд залуу их өөдрөг хүн юм байна лээ л дээ. Зүгээр нэг хүнсний машин болж төрсөндөө бурхан талархлаа. Шинэ би маань ихэд надад таалагдж байна гэж дотроо хэлнэ. Зөвхөн зоосоор ажилдаг автомат машин байх нь тэр. Хүнсний машин өөрийгөө ямар бүтцтэй яах гэж оршиж байгааг ойлгох гэж хичээнэ. Мөн өөрийнхөө дотор одоогийн ус болон шүл байд. Хүнсний машин маань оноо цуглуулах чадвартай байх нь тэрэ. Тэр цуглуулсан оноогоор дотроо байгаа зарж байгаа зүйлээ өөрчилж чаддаг нэгэн одоогоор 1000 оноо ол түүний цаанаас нь өгчгсөн байдаг. Хүнсний машины маань дотор систем байдаг бөгөөд хоолны хэсэг рүү ороход маш олон хоол байдаг. Хүнсний машин дотроо байсан усыг сүйтэй цай болгож хувиргаж 10 оноогоо ашигладаг. Ингээд 990 оноотой үлднэ. Бас нэг оноогоор нэг өдөр амьдрах чадвартай гэдгээ мэдэж авна. Их оноо цуглуулж чадвал их л оноотой болно гэсэн үг. Их удаан амьдрнаа л гэсэн үг. Гэвч хүнсний машин маань хүнээс үнэхээр хол газар төрчихсөн байдаг. Өдөр хоног сум шиг хурдан өнгөрч оноо нь багасж гарна. Хүнсний машин маань ихэс сандарч яхаа мэдэхгүй байлаа. Нэг өдөр гартаа нэг том мун барьсан хоёр хөл дээрээ явдаг мэлхий манай хүнсний машины урд зогсож байх нь тэр. Мэлхий мэдрэл муутай учир шууд хүнсний машин руу дайрах нь тэр. Мэдрэл муутай мэлхий вэ. Хүнсний машин дотор байгаа дуу хоолойгоос 3 оноо хасагдлаа гэж хэллээ. Юу гэсэн үг вэ гэхээр мэлхий намайг 3 хүчээр зохиж байна л гэсэн үг. Тэр мэлхий хүнсний машиныг дасралтгүй зохиж байлаа. Хүнсний машин 100 цустай мэлхий зогсоор 20 цусыг нь хасчихлаа. Хүнсний машин яг яах учраа олохгүй байж байтал нь системээ ухаж байсан чинь ид чид ашиглах гэж зэс байдаг. Одоохондоо ямар ид чид ашиглахаа мэдэхгүй байгаа учраас зүгээр л мэлхийг уйдаад яваад өгөх байх гэсэн чинь бүр найз нарыгаа дуучхна. Найз нартайгаа нийлж хөөрхийн муу хүнсний машиныг учир зүггээд одож байлаа. Хүнсний машин яг яахаа мэдэхгүй зөндөө сонголт байсан ч яаран ивэх гэдэг шид сонголоо. Азар зөв шидээ сонгочихсон байдаг. Ивэгдэх шид нь өөрийгөө хамгаалах тойрог үүсгэж мэлхийнүүдийг түлхэж орхив. Мэлхийн нарыг түлхсэн учраас оноо нэмэгдэж мөн мэлхийнүүд дайрсан боловч огт цохилт нь нөлөөлдөггүй. Сүүлдээ мэлхийн нар өөрсдөө яаж чадахгүй гэдгээ мэдээд цаашаа уйдаад яваад өгдөгөө. Өөрт байсан оноогоор мэлхийнүүдийг эвдэлсэн хэсгийг янзалж хүнсний машин одоогоор 311 оноотой л үлдсэн байдаг. Ер нь 311 өдөр л амьд байх хугацаатай гэсэн үг. 5 өдрийн дараа дахин нэг өөр зочин ирлээ. Нэгэн шаргал төстэй охин байх нь тэр. Охины нэрийг Лемис гэх охин эхлээ зоосыг хийсэн ч хүнсний машин огт ажилдгүй. Учир нь зоосыг таньдаггүй гэсэн үг. Хүнсний машиныг дууддаг нэр нь болохоор Боксо гэж дуудана. Одооноос би бас Боксо гэж хэлээд явна. Хүнсний машин газ өөртөө апдейт 100 зоосоор хийж энэ ертөнцийн зоосыг таньдаг болчихно. Охиныг дахин нэг зоос хийхэд Боксо маань дотроосоо сүп гаргаж Лемис охин сүпийг уусч ямар амттай юм бэ гэдэл тамшаалж гарна. Охин өөртөө байсан 6 мөнгөн зоосоор хүссэн амттангуудаа авч идэж Боксоч зоос хийх болгонд илүү өндөр оноотой болсоор байлаа. Харин 6 мөнгөн зоосны ачаар 60 оноо нэмэгдэж амьдрах хугацаа нь уртсаж орхив. Оройч болж охин Боксогийн хажууд унтаад Боксо шөнө шидийн тойрог хийж хамгаалж хонов. Өглөө нь охин Боксотой ялсаж чи надтай хамт тосгон яваач гэж хэлээд өөрөө өргөөд явна. Охин нилээд хүч чадалтай юм байна лээ. Угаасаа энэ ертөнцид чинь шидийн ертөнц болохоор аргагүй бистэй. Охин Боксог өргөж явхад өөрийнхөө дотор байгаа хүнснээсээ өөрчилж чипс гаргаж охинд өглөө. Охин амтархан идэж энэ ямар гэжин тансаг амт бэ гэд амаа олохгүй идэн. Явж охин цаашаа нилээд явж байгаа тосгон дээрээ ирэв. Харуулууд юу авч орж ирж байгаа юм бэ гэж асуухад харуулуудыг амархан аргалж хідэн амттан өгөөд цаашаа тосгон дотор гэрийн зүг алхаж байтал Сүрө гэдэг охин хоёр танхаа этгээд дээрэмдэх гэж байх нь тэрэ. Лама төрхөөсөө нилээд хүчтэй учраас
Хоёр дээрэмчнийг амархан ялж охиныг авраад цаашаа гэрлүүгээ орсон чинь Мунами гих дотны хүн чи амьд мэд ирвөө гэж баярлав. Дараа нь Лами гэрийнхэн гадаа боксог байршуулан үнэхээр давгийн гоё тосгон байх нь тэр. Хүмүүс өөртөө байгаа зоосороо юмс худалдаж авна. Нэг л мэтгэд боксоо 3000 давсан оноотой болж өөрийнхөө дотор талыг шинчиллээ. Харуулууд халуун докто шүл өмнө идэж байгаагүй эзэндээ үнэхээр янзтай гэж хэлв. Өдөр хоног өнгөрч хүмүүс боксог дасаж хоол авч тэрний оройн соро боксо дээр сонирхож үзчихээ цаашаа яваад өгдөг. Дараагийн өдөр нэг авраг баавга буюу директор Бэр гэдэг нөхөр манай боксог сонирхож зогсноо. Баавга эрийн зорилго нь ойрхон анчтын хоол хүнс хэрэгтэй байгаа мөн мэлхий болон мэлхийний хаан тосонд занал хийлж байгаа учраас тус болж боксог өгч явуулаач гэж Ламинаас асуухад Лемис тосгоныхон төлөө хамтдаа явахар шийдвэрт хүрвэ. Кэриол Филмина гих адал явдал хайгч нарын бүлэгт нэгдэж мэлхий армийн зүг анчид маань явлаа. Өдөр болж хүмүүс нэг газар зогсож юм мэдэх боллоо. Киорос эхэлж бокс юм худалдаж аваад амсаж үзээд үнэхээр дайжгүй байх нь тэр. Дараа нь Филма энэ зүйл ямар ч ичид алга гэж цаашаа явна. Харин бусад хүмүүс боксоогоос гомын сонгон худалдаж идээд бүгд сайхан амарч байх нь тэр. Нэг л мэтгэж шөнө болжээ. Маргааш болж адал явдал хайгч нар замдаа манан ихтэй шавартай газар явах нь тэр. Яг энэ үеэр мэлхийний арим адал явдал хайгч нар руу дайралтай хийлээ. Их адал явдал ирэгч хайгч нар ялч байсан ч мэлхийний тоо хэтэрхий их байлаа. Яг нэг хідэн мэлхий Ламисыг дайрах үед боксо шидэт тойргоор гаргаж Ламисыг хамгаалж чаддаг. Бусад адал явдал ирэгч нар гайх юм. Хамгийн гоё нь боксо мэлхий нарыг цаашаа түлхэх бүртээ шидийн оноо авч байх нь дээр. Кэрс боксо гайхшиж бишрээстэй. Адал явдал хайгч нараа ялчсан учраас өгсөн мэлхий нараас айтмууд унах уу гэж шалган ухаж байдаг. Бусад бэрцсэн анчдыг эмчилж харин боксо хүмүүстгийг өрөвдөн үнгүй ус дотроосоо гаргаж байх нь тэр. Хүмүүс ч баяртайгаар усыг уулаа. Директор Бэр Баавга харин Лемисийг болон нөгөө хэд одоо хамгийн том даваа бол мэлхий хааныг ялах ёстой гэж хэлдэг. Орой болж нэг нөхөр манай боксо дотор байсан мөнгийг хулгайлах гэж байгаад боксод залинд орж гар дээр халуун уух зүйл тавьснаа хулгайж орилж Лемист баригдаж балбуулна. Тэгсэн чинь гайтай юм шиг мэлхийний хаан гараад ирнэ. Бүх хүн галаар дүрлсэн мэлхийний хаанаас айж байхад боксо их ухаалаг арга бодож олно. Тэр эхлээд газтай ундааныг машин болж ундаа гаргаж ирнэ. Дараа нь тэр гааны машин болж хувраад ингээд газтай ундаанд гаа хийснээр нөгөө мө мэлхийний хааны сүртэй галыг нь унтаач чаддаг. Мэдээж галыг унтраачихсан учраас бусад адал явдал хайгч нар мэлхийнээс айхай болон мэлхийний хааныг устгаж чаддаг. Маргааш нь Лемис гэртээ харьсан чинь аврах том могоо гэрийн сөнөөчгсөн байдаг. Лемис өөрийнх нь гэр бүлийн гишүүдэд санаа зовж байсан чинь хоолоор дайлуулдаг нөгөө хамгаалагч нар бид гэрийнхнийх чинь аюулгүй газар байлгаж байгаа гэж хэлнэ. Лемисийн санаа амраад мэдээж мэлхийний хааныг ялчсан учраас бүхэл хүмүүс тэр өдөж баяртай байх нь мэдээж. Их баяр наадам болж хүмүүс боксогоос хүссэн зүйлээ худалдаж авч оноогоо нэмсээр л байлаа боксо. Лемис оройн боксог тэрвэд чи надтай хамт байгаа азтай юм гээд боксо дотор бол эрэгтэй хүн байгаа учраас ичээстэй. Маргааш нь харин нэгэн танихгүй хоёр зочин алтан зоосоо солих газар олдохгүй байсан чинь Лемистэй таарсан. Лемис хоёр аялагчийг боксо дээр дамжуулан алтан зоосыг мөнгөн зоос болгож буталцалж өгнө. Бараг л итемийн үргийг биелүүлээд байгаа байхгүй. 9 шидэн бүрдсэн машин байгаа биз дээ. Сүрэ гэж жоохон охин сая болсон үйл явдлыг харсан учраас чулуугаар солих гэж оролт юмдаа онигоо болж хойшоо унаа. Тэгээд Соро үнгүй жүүс өгд юм а. Оройн тун удалгүй маш их зоос боксод хийснийг харсан хулгайч нар боксог хулгайлна. Хулгайч нарыг боксо өөрийнхөө нууц камераар зургийг нь авч хадгална. Хулгайч нар боксог эвдлэх гэж хутгаараа сийчж гарна. Боксо маш их мөнгө цуглуулчихсан учраас өөрийгөө засчгаад байдаг. Хулгайч нар уурандаа боксыг сэгсэрсэн чинь хитэн ундаа гойжоод ундын да хулгайч нар сэгсрээд болж байна штэ гээд ундаага амстал үнэн муухай амттай байхан тэр хулгайч нарыг чадахын тулд боксо албаар тэгсэн байжээ. Хулгайч нар манай боксог Хилэм гэдэг эмэгтэй дээр авчиж өгчөөд яваад өгдөг. Яах вэ? Хилэмний шинжлэх ухааны нэлээд өндөр мэдлэгтэй сонирхдаг учраас боксог онгойлгож чадна гэж боддог. Тэгсэн чинь боксо өөр машины дүрд хувирч хурц шидийг нь хамгаалтыг нь биширж орхино. Оройн хулгайч дээрэмчин Хилэмийг ямар нэгэн зүйл хийх гэж байд боксо томчуудын сэтгүүлээр хулгайч нарыг өгч аргална. Маргааш нь хулгайчийн босс Хилэмд 2 хоногийн дотор наад хачин юм дотор байгаа бүх зоосыг надад өг гэж тушаана. Маргааш нь гадаад тулаан болох чимээ гарна. Лемис хүмүүстэйгээ ирчихсэн байдаг. Тулаан дундуур 2 давхарт байсан бөмбөг дэлбэрч Хилэмтэй хамт чулуун дарагдаж орхива манай боксо.
хүйлийн хулгайлсан алтан зоосыг нь бүгдийг нь боксогийн дотор хийж боксогийн оноо нилээд нэмж орхив. Хүйлийн чулуун дунд амьсгалж чадахгүй байгаад боксо хүчил төрөгчийн аппарат болж хуран эцэст нь Лемис боксог олж хүйлиймтэй хамт чулуун дундаас гаргаж орхив. Бусад адал явдал хайгч нар хамт ирсэн байдаг. Орой бол Лемис өнгөрсөн цаг хугацаа гарна. Лемис хэтэрхий хүчрхэг байсан учраас ямар ч найз нөхөдгүй том болжээ. Лемис анхны найз бол бокс юм. Хюлем нэх удалгүй эрдэм шинжилгээний хуралд оролцсноо хүмүүс өөрийнхөө бүтээсэн зүйлсийг танилцуулдаг уулзалтанд очиж хөгжилдөж авдаг. Тухайн мөчид нэг робот хяналтаас гарч азар Хюлем роботыг зогсоож өнгөрсөн нэг тийм робот бүхэл бүтэн тосгоныг устгаж байсан үеийн зураг руу шилжив. Харин дараа нь үзэгдэл Лемис руу шилжихэд боксогийн ачаар асар олон хүмүүс дуртай зүйлсээ эдэж чаддаг болчихсон байх нь тэр. Ер нь бол боксо их мөнгөтэй болох тус илүү олон өөр машины дүрд хувирч чаддаг болоод байдаг. Мөн хувиралдаа орсон үедээ 2 цаг л тэр хувиралдаа байдаг. Ингээд ч болоогүй Лемисгийн гэр бүл асар том хоолны газар нээж маш их мөнгө олно. Нэх удалгүй Лемис адал явдал хайгч нартай нэгдэж дахин нэг шинэ адал явдлын эрэлт гарав. Замд мэлхийн нар дайрсан ч амархан ялчихнаа. Манай адал явдал хайгч нарын дараагийн агнах зүйл бол матарнууд байдаг. Матарнуудыг уснаас гаргаж ирэхийн тулд боксо мөсний машин болж гол руу асгаснаар дайсны матарнуудыг гаргаж чаддаг. Матарнуудын голоос гарч ирэв. Мөн хүссэн хүлээсэн матарнуудын босс ч гарч ирэв. Боксо адал явдал хайгч нарыг аврахын тулд матрийн боссыг анхаарлыг татаж өөрөө ханан цавагдаж орхив. Дараа нь боксо матрийг гаднаас нь дийлэхгүй гэдгийг мэдэж маш их мах гаргаж эргэн тойрондоо засаж өөрийгөө идүүлж орхив. Дараа нь гидсэн дотор нь газ тавьж байгаа. Дараа нь сонин галаар өрдөж асар том тесрэлтээр матрийн хааныг задлж устгав. Боссыг маш их онооны алтан зоос унаж яг баярлаж байхад нь газар хаагаж доошоо ойчив. Боксо агаарын бөмбөлгөний машин болж хувирган шидийн тойргоор арай гэж агаар тогтож доошоо унаж байх. Сонин төрдөг байшин шиг газар унаж байх нь тэр. Боксо гяс дээрээс нь өөрийнхөө нууц камераа зураг дарлаа. Газарт ойцсон үед оноогоо нэмхийн тулд матарнаас унсан зоосыг өөрөө төвлөгөөний машин болж сорж аваад тэнгэрт байгаа нарыг ашиглан өөрийгөө оноог нэмж байх нь тэр. Боксо жовхаантай юм аа. Тухайн үед 4 нохоо мангасуудаас тухтаж байгаа харагдана. Боксо 4 нохоог аварч 4 нохоог боксо чирж явсаар мангас гарч ирэв. Аргалж байсан чинь галаар хучигдсан авраг ясан бит гарч ирэв. 4 нохоо босс байна гэж зүгтахад мангасуудыг нөгөө авраг ясан бит чинь идэж орхив. Орой болж 4 нохоо унтаж байхад 3 арга толгой хөвж ойртноо. Боксо ус гаргаж 4 нохоо өгснөөр 4 нохоо ясан толгоонуудын галыг унтрааж дараа нь амархан ялчихна. 4 нохоо ч энэ зүйл биднэрт Аз авчирч байна гэж хэллээ. Нэх удалгүй бусад адал явдал хайгч нар боксог олчихно. Дараа нь боксог тэрвэл анх унаж байхдаа дарсан зургнуудыг ачаар төрдөг байшингийн учрыг олж нэг өрх байгаа газар маш их ус хийдэг. Авраг ясан мангасыг тийшээ унгах гэж төлөвлөгөө гаргана. Төлөвлөгөө амжилттай хэрэгжиж ясан мангасыг унгаж орхисон ч ясан мангас өгдөггүй. Боксо том хүний сэтгүүл болж хувирч Лемисийн уурыг хүргэж алгадуулаад агаарт хөөрөх зураг хүнд жинтэй машин болж авраг том ясан мангасын толгой дээрээс унаж устгаж чаддаг. Дараа нь адал явдал иргчнэр гэртээ харин солилцооны хаалга онгойж Мишвел гэдэг баатар ирдэг. Мишвел нь үнэхээр царайлагч гэсэн асар ичимхий хүн байдаг. Ямар ч байсан шинэхэн баатартайгаа зүгтээ манай хэд шинэ адал явдлын нэрэлт гарна. Замд хідэн хүмүүс таардаг боловч тэд нар нь муу хүмүүс байдаг. Манай адал явдал иргч нар залуусыг амархан буулгаж явна. Мишель үнэхээр л хүчирхэг байдаг болохоор толгойлогчийг нь амархан ялчихна. Манай хэд буцаж очдог бөгөөд хоол иддэг тэмцээн болж өнгөрнө. Ялсан хүнд нь боксо хүссэн зүйлсийг нь өдөржин өгнө гэдэг шагналтай саарл үстэй охин тухайн тэмцээнд ялчихна. Бусдаас илүү ховдог байсан учраас саарл үстэй охиныг Сүй гэдэг. Дараачийн өдөр Сүй Лемис 2 баахан өнчин хүүхдүүд рүү очиж сайн дурын тусалцаа өгчсөн амттангийн өгнө. Дараа нь шаар өгч дараа нь халуун усанд оруулж жинхэнэ жаргал идлүүлнэ. Хүүхдүүдийг унтсан хойно Сүй бокс талархлаа илэрхийлж чи байхгүй байсан бол би хүүхдүүдэд тус болж жаргалтай байлгаж чадахгүй байлаа гэж хэлдэг. Боксоч дотроо өөрөөрөө бахархна. Дараачийн өдөр нь бусад адал явдал хайгч нартай цуг маш аимшигтай даалгавар болох Үхэгсдийн хот руу очино. Нэгэн сүрцэн байшин дотор нэг эмэгтэй манай хэдийг ухтах бөгөөд оройн баахан сүнс чөтгөр тэрэн харагдах боловч зөвхөн боксоо л харж байлаа. Боксо өөрийнхөө шашны зан үлийг
машин болгож өөрчилж мэддэг бүх зүйлээ шийдсэн боловч нөлөөлдөггүй. Амис өглөө нь боксог маш олон зүйл шийдсэн байгааг хараа жоохон шижиг авна. Маргааш нь адал явдал хайгч нар цаашаа явж байгахан зомби нартаа таарч амархан устгаж орхино. Мэдээж бүгд цаашаа адал явдлын нэрэлтэд явж байлаа. Манай хэдийн зорилго нь сүнсний хааныг устгах байдаг. Адал явдал хайгч нар сүнсний хааныг олоод дараа нь шууд боксог бензиний машин болоод ундааны савнд баахан бензинээр хийгээд дараад нь дайсны айран руу шидэн. Дараа нь гал тавьж цэргүүдийн амархан устгадаг. Дараа нь сүнсний хаан руу шууд дайрав. Нилээд ширүүхэн тулаан болсон ч адал явдал хайгч нар амжилттай бойлдож ялж чаддаг. Тэгсэн чинь тэнгэрээс асар хүчтэй хар шидээр манай хэд рүү болон сүнсний хаан руу дайрч сүнсний хааныг алчдаг. Нэгэн өөр хүчрхэг ясан мангас гарч ирсэн бол манай хэд яах учраа олохгүй бүгд сандарч айж байдаг. Ясан мангас руу асар хүчтэй мишвэл дайрсан ч нөлөөлдөггүй. Манай хэд чадхаараа л ууг нь пойлдож байтал Сүү Хилемиг хоёрыг ясан мангас барьж яваад ухаангүй болтол нь шидээр зөхүүлж орхино. Манай яг яах учраа олохгүй сандарцгааж байдаг. Эцсийн мөчөд боксоо шаарнууд хийсгэж ясан чөтгөрийг анхаарлыг сарниулах зур. Лемис зад төшөглөн ясан мангасыг ялж чаддаг. Мөчөд хоёр найз нь ямар ч ухаангүй бараг л өвчгсөн байдаг. Зүрхэн зогсчихсон байлаа. Бүгд дүүлж байлаа. Боксоо шууд захилгааны машин болж охтуудыг захилгаанаар зөхүүлж амийг нь аварч чаддаг. Манай хэд бүгд инээд алдан маш хүчрэх устгасан учраас адал явдал хайгч нар нилээд их алтан зоостой болчихсон. Мөн бүх адал явдал хайгч нар өөрсдийнх нь замаар явхаар болдог. Харин Лемис боксогийн анх уулцсан газараа боксог авч очно. Боксог байранд нь тавиад мөн маш их хэцүү цагт надад тус болсонд баярлаа. Баярлалаа боксо гэж хэлдэг. Мөн чи байхгүй байсан бол би амьд байхгүй гэж хэлдэг. Тухайн мөчид Сүү Хилем хоёр ирнэ. Тэр хоёр боксог шууд үнсээд баярлалаа боксо гэж хэлэхэд Лемис ичнэ. Та хоёр чинь галзуурчихсан юм уу гэж хоёр найзыгаа асуусны дараа Лемисийг хоёр найз нь түлхснээр боксог Лемис үнснэ. Чин эрэхтэй шүү дээ. Яг өндөө дотор нь. Ингээд ичээ цаашаа гүйх зур боксоо шидэт ертөнцид хүнсний машин болж төрөх дажгүй юмаа гэж ботсноор анимын 1-р цуврал дууснаа. Та нар тэгээд дарддаг юмудаа дараад намайг дэмжээрэй. Илүү олон сонирхолтой аним ярьж өгнө шүү. Та нарт би дуртай шүү. Гинем юм жохон удаг мөр юм тарих эрэлхтэй зодортой сахар болсон юм ямар бэнгэж харлаштэй надах чин барах миний үтсэн тэрнэт багик одыг аругаа эсэн дүгэн мөнхсил зүлэх yes таратай мөр бэн бангет холботой бангет бах юм ирэтас and you need to God бах юм бисбиттэй харда хайра архчин мөр